3 дугаар номны 6 дугаар бүлэг. Христ итгэл доторх гэрлэлт. Өмнөх бүлэгт сөрөг зүйлийн талаар голчлон ярьсан. Ингэхдээ хүний бэлгийн зохисгүй харилцааны талаар л ярьсанаас биш, бэлгийн зохистой харилцаа, өөрөөр хэлбэл гэрлэлтийн асуудлын талаар бараг дурдаагүй. Гэрлэлтийн асуудлыг хөндлөхөөс зайлсхийх хоёр үндсэн шалтгаан надад бий. Нэгдүгээрт, энэ сэдвтэй холбоотой Христ итгэлийн онолууд нь хүмүүсийн таашаалыг хүлээж чаддаггүй. Хоёрдугаарт, би өөрөө хараахан гэрлээгүй байгаа учраас өөрийн бусдын туршлага дээр үндэслэн ярих ёстой болдог. Гэсэн хэдий ч нэгэнт Христэд итгэгч хүний ёс суртахууны талаар ярьж байгаагаас хойш энэ сэдвийг орхигдуулах аргагүй байсан тул энэ бүлэгт энэ асуудлын талаар дурдаад өнгөрөхөөр шийдлээ. Гэрлэлтийн талаарх Христ итгэлийн үзэл санаа нь эхнэр нөхөр хоёр нэг махан бий хэмээх Христийн өөрийнх нь хэлсэн үгийг үндэс суурь болгож байдаг. Итгэгч хүмүүс Христ үнийг сэтгэл доторх мэдрэмж бус харин бодиттойгоор ийм байна гэсэн утгаар хэлсэн ба энэ нь яг цоож түлхүүр хоёр, хийл хөрөө хоёр нэг зүйл гэдэгтэй адилхан гэж итгэдэг. Хүн хэмээх машиныг бүтээсэн бүтээгч нь өөрөө эрэгтэй эмэгтэй хүнийг зөвхөн бэлгийн харилцааны төвшөнд холбогдохын тулд бус харин бүх төвшөнд бүрэн нэгдэхийн тулд бүтээсэн гэж хэлж байна. Гэрлэлгүйгээр бэлгийн харилцаатай байхыг яагаад муухай зүйл гэж үзэж байна вэ гэвэл анханасаа хамтдаа эвлэлтэнд нийлж бүхэл төвшингийн нэгдлээр дамжуулан төгс нэгдэлд хүрэхээр бүтээгдсэн атал тэндээс зөвхөн ганцхан төрлийн нэгдлийг салган авч байгаа юм. Христэд итгэгчид бэлгийн таашаалыг идэх таашаалаас илүү буруу зүйл гэж үздэггүй. Харин хоолыг зөвхөн амтнаас нь таашаал авах зорилгоор залгиж шингэн боловсруулахын оронд зөвхөн зажилж байгаад буцааж гаргаж болохгүйтэй адил бэлгийн харилцааг зөвхөн таашаал авах зорилгоор үйлдэж болохгүй гэж үздэг. Тийм учраас Христ итгэл нь нэгэнт гэрэлсэн бол насан туршдаа хамт байх ёстой гэж сургадаг. Мэдээж урсгал чиглэлүүдийн хооронд ялгаа бий. Зарим урсгал чиглэл нь салалтыг огт хүлээн зөвшөөрдөггүй байхад харин зарим урсгал чиглэл нь маш онцгой тохиолдолд гарцаагүй байдлаар хүлээн зөвшөөрөх тохиолдол бий. Ийм асуудал дээр итгэгч хүмүүс нэг санаатай байж чадахгүй байгаа нь маш харамсалтай зүйл юм. Гэхдээ хичнээн урсгал чиглэлүүдийн хооронд гэрлэлтийн талаар үзэл бодлын ийм ялгаа байлаач гэсэн тэр нь ертөнцийн үзэл бодолтой харьцуулахад үнэхээр өчүүхэн хэрэг гэдгийг онцлон тэмдэглэх ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл гэр бүл салалт нь месаслын нэг адил амьд эрхтнийг салгаж байгаатай адилхан зүйл гэдэг дээр ядаж бүх сүм чуулган санаа нэг байдаг. Гэхдээ юугаараа ялгаатай вэ гэвэл зарим нь месасл хийж байгаа нь маш харгас зүйл учраас яасан ч хийж болохгүй гэж үзэж байхад харин зарим нь шинж тэмдэг нь маш хүндэрсэн байх тохиолдолд хамгийн эцсийн арга хэмжээ болгож хүлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг. Тэд гэр бүл салалтыг зүгээр нэг бизнесийн хамтрагчаасаа салах эсвэл цэргээс зөвшөөрлөгөө зүгтах зэрэгээс илүү хоёр хөлөө тайруулахтай адилхан хэмжээнд үздэг. Мөн гэр бүл салалтыг зүгээр нэг түншээ солих хэмжээний зүйлд тооцож эхнэр эсвэл нөхрөө хайрлахаа болох юм уу? Эсвэл өөр хүнд хайртай болох тохиолдолд хүссэн үедээ салж болно гэсэн орчин үеийн үзэл бодолтой эсрэг байр суурьтай байдаг. Орчин үеийн хүмүүст байгаа ийм үзэл ойлголтыг ариун журам гэсэн энэ сайн чанартай холбож авч үзэхээс өмнө эхлээд бас нэгэн өөр сайн чанар болох шудраг ёс гэсэн зүйлтэй холбож авч үзье. Өмнө ярьж байсанчлан шудраг ёс нь дотроо бас амлалтаас ахих гэсэн зүйлийг агуулж байдаг. Сүмд гэрэлж байгаа хоёр хос үхэл тэднийг салгах хүртэл нэг нэгэндээ үнэнч байна хэмээн олонний өмнө амлалтаа өгдөг. Тэд энэхүү амлалтаа бэлгийн ёс суртахуунаас хамаарах зүйлгүйгээр биелүүлэх ёстой. Энэ бол бусад амлалтуудын нэг адил биелүүлэх ёстой амлалт. Орчин үеийн хүмүүсийн хэлдэгчлэн бэлгийн хүсэл шунал нь бусад хүсэл шуналуудтайгаа адилхан зүйл юм бол бид бусад импульсүүдтэй хэрхэн ханддаг шигэ үүнд ч бас түнчлэн хандах ёстой. Өөрөөр хэлбэл амлсан л бол бид бусад импульсүүдэд захирч чаддаг шигэ бэлгийн харилцааны импульс ч бас гэрлэлт гэсэн амлалтад захирагдаж байх ёстой гэсэн үг. Хэрвээ бүр миний үзэж байгаачлан бэлгийн харилцааны импульс нь гажиж бусад импульсүүдээс өөр болсон төдийгүй өвчилж муудсан бол энэ импульсээс болж ёс бус зүйлийг үйлдэхүй хэмээн илүү болгоомжлох ёстой гэсэн үг юм. Сүмд хормын ёслол хийж байхдаа өргөсөн тангараа зүгээр л нэг ёслол төдий хэмжээнд бодож байснаас биш заавал сахих ёстой зүйл гэж ойлгоогүй гэж хэлэх хүн байж болох юм. Тэгвэл тийм хүн хэнийг мэхлэх гэж тийм зүйлийг хийсэн байх уу?
Бурхныг уу? Тэгвэл энэ нь үнэхээр ухаангүй хэрэг болох болно. Эсвэл өөрийгөө мэхэлж байсан хэрэг үү? Энэ ч гэсэн ухаангүй үйлдэл болно. Эсвэл сүйт бүсгүй, сүйт залууга мэхэлж байсан хэрэг үү? Хэрв тийм бол тэр хүн тэдний итгэлийг хөсөрдүүлж буй хэрэг юм. Миний хувьд хосууд тэнд цугласан олныг мэхэлсэн гэж бодож байна. Тэд гэрлэлтийг дагаж ирдэг төлөөс гэдэг зүйлийг тооцоолгүйгээр зөвхөн бусдын анхаарал хүндлэлийг авахын тулд л ийм зүйлийг хийж байна. Өөрөөр хэлбэл тэд хуурч мэхэлсэн. Хэрвээ тэд ийм байдалтай сэтгэл хангалуун байгаа бол цааш хэлэх үг байхгүй. Шудраг байх гэсэн хамгийн наад захын энгийн зарчмыг мөрдөх хүсэлгүй байгаа хүмүүсээс ариун журам гэсэн бүр илүү өндөр ёс суртахууныг шаардах нь нэмэртэй юу? Гэхдээ оройтхоосоо өмнө шудраг байхыг эрхэмлэж байгаа хүний хувьд бол өгсөн амлалт байгаа гэдгээ санаж түүндээ захирагдах ёстой. Тэгэхээр энэ нь үнэндээ ариун журамтай холбоотой асуудалч биш. Харин шудраг ёстой холбоотой асуудал гэдгийг та бүхэн харж байгаа байх. Гэрлэлт гэдэг зүйл насан туршийн зүйл гэдэгт итгэдэггүй хүний хувьд биелүүлэх хүсэлгүй байж хоосон амлалт өгсөн дор бол анхнаасаа гэрлэхгүйгээр зүгээр л хамтдаа амьдрах нь дээр гэж үзэж болох юм. Гэхдээ гэрлээгүй хэрнээ хамтдаа амьдрах нь завхайрлын нүгэл юм. Нэг алдааг нөгөө алдаагаар залруулах боломжгүй. Амлалтаа зөрчихгүй гэд ариун журмыг зөрчих боломжгүй. Гэрлэлт гэдэг зүйл нь зөвхөн хайрыг мэдэрч байх үед л үргэлжлүүлэх боломжтой гэж бодох нь өөрөө гэрлэлтийг гэрээ, амлалт гэж харах ямар ч боломжгүй болгож орхидог. Зөвхөн хайр л бүх зүйл юм бол амлалт утгагүй зүйл болж байна. Амлалт утгагүй зүйл юм бол анхнаасаа л амлах хэрэггүй. Гэхдээ үнэхээр гайхалтай нь юу вэ гэвэл хайрыг жинхэнэ утгаар нь мэдэрдэг хүмүүс хайрын тухай ярьдаг хүмүүсээс амлалтын талаар илүү сайн мэддэг. Честертоны хэлснээр бие биенээ хайрлаж байгаа залуу хосууд насан туршдаа хамт байх амлалт өгөх байгалийн зам ёсны хандлагатай байдаг ажээ. Дэлхий дээрх хайрын тухай дуунууд нь үүрд хамт байна гэсэн амлалтаар л дүүрэн байдаг. Тэгэхээр Христ итгэлийн хууль нь хайр дурлалын хүсэн тэмүүлж байдаг зүйлийн мөн чанарт огт тохирохгүй зүйлийг хүчээр тулгадаг зүйл огтхонч биш. Харин хайр дурлалтай нь юу руу хүсэн тэмүүлж байна, түүнийг нухацтай авч үзхийг л хүсэж буй хэрэг юм. Мэдээж хайрлалд орсон үедээ өгсөн амлалт, өөрөөр хэлбэл хайрлаж байх үедээ үнэнч байна гэж өгсөн амлалт нь хайрлах мэдрэмж нь алга болсны дараач өчин төгөлдөр байх ёстой. Амлалт гэдэг бол таны хийж чадах зүйл. Өөрөөр хэлбэл таны үйлдэлтэй холбоотой зүйл. Мэдрэмжийнхээ төлөө амлалт өгч чадах хүн гэж хаанч байхгүй. Дахиад толгой өвдөхийг мэдрэхгүй юм шүү гэх юм уу? Эсвэл мөнхөд өлсөх мэдрэмжийг авахгүй гэж амлаж чадах хүн мэдээж байхгүй. Гэхдээ нэгэнт нэгнээ хайрлахаа болсон бол заавал хамтдаа амьдрах шаардлагатай юу гэж асууж болох юм. Ингэх хэд хэдэн зөв бас нийгмийн шалтгаанууд бий. Өөр хүүхдүүдийн төлөө гэрлэлтэд хадгална гэж үзэж болно. Ийм эмэгтэйчүүд голдуу гэр бүлийнхээ төлөө ажиллаа орхих юм уу өөрийгөө золиослсон эмэгтэйчүүд байдаг. Тэд нөхөр нь өөрөөс нь залхсан байдал үзүүлэх бүрд гэрлэлтэд хамгаалаад үлддэг. Гэхдээ тайлбарлахад хэцүү ч гэсэн зөв гэж хэлэх бас нэг шалтгаан бий. Энэ шалтгааныг тайлбарлахад маш хэцүү гэж байгаа нь би C-гээс илүү сайн гэдгийг мэдэх боловч бас B-гээс илүү сайн A бас байгаа гэдгийг ойлгодоггүй хүмүүс их байдаг гэсэн үг. Тэд сайн уу эсвэл муу юу гэдэг талаар л бодхоос биш илүү сайн, бүр хамгийн сайн эсвэл илүү муу, бүр хамгийн муу гэж байгаа талаар боддоггүй. Тийм хүмүүс танаас эх оронч үзлийн талаар юу гэж боддог вэ хэмээн асуулаа гэж бодъё. Мэдээж эх оронч үзэл нь хувиа хичээх үзлээс хавгүй дээр боловч бүх хүнийг хайрлах хайр гэдэг зүйлийн хэмжээнд хүрэхгүй учраас энэ хоёр зөрчилдөх тохиолдолд бүх хүнийг хайрлах хайрыг эхэнд нь тавих ёстой гэж хариулбал таныг асуултанд хариулахаас зайлсхиж байгаа учраас ийм зүйлийг ярьж байна гэж үзэх байх. Дараа нь бас танаас тэгвэл дуайлын талаар ямар бодолтой явдгийг чинь асуулаа гэж бодъё. Хэрвээ та мэдээж дуайл хийхээс уучлж өгшөөх нь хавьгүй сайн боловч насан туршдаа өшөө хорсолт хийж тэр хүнийг унгаах гэж хичээж явсан дор бол дуайл хийсэн нь дээр байх гэж хариулах юм бол ер тодорхой хариулт өгөхгүй байна хэмээн гомдлоод яваад өгөх байх. Тэгэхээр миний одоо энд ярих гэж байгаа зүйлийг бас бүү ийм байдлаар буруу ойлгосоо гэж хүсэж байна. Хайрыг мэдэрнэ гэдэг энэ гайхамшигтай зүйл нь өөрөө бидэнд олон талаараа сайн зүйл юм. Хайрлах мэдрэмж нь биднийг зөөлөн, өгөөмөр бас зоригтой болгодог бөгөөд зөвхөн эмэгтэй хүнийг төдийгүй
дэлхий дээрх бүх гоо үзэсгэлэн харах нүдийг нээж өгч, ялангуяа бидний зүгээр нэг амьтанлаг бэлгийн хүслийг дарагдуулж өгдөг. Энэ утгаараа хайр нь шунал тачаалыг дарангуйлж чаддаг агуу зүйл. Энэ утгаар нь хайр дурлал бол ердийн мэдрэмж, хүйтэн хөндий хувиа хичээх үзлээс хамаагүй дээр гэдгийг эрүүл ухаантай хэн ч үгүйсэхгүй. Гэхдээ урд хэлж байсанчлан хүнд байдаг хамгийн том аюул бол төрлөх мэдрэмжүүдээс аль нэгийг сонгож аваад ямар ч үнээр хамаагүй түүнийгээ дагах гэдэг хандлага. Хайрыг мэдэрнэ гэдэг сайн зүйл. Гэхдээ хамгийн сайн нь биш. Үүнээс дутуу зүйлүүд байх боловч бас үүнээс илүү зүйлүүд гэж бий. Тийм учраас хайр мэдрэхийг бүх амьдралынхаа үндэс болгож болохгүй гэсэн үг. Мэдээж энэ нь эрхэмдээд мэдрэмж мөн боловч ямартай ч зөвхөн мэдрэмж шүү дээ. Ямар ч мэдрэмж үргэлж хүчтэй чигээрээ байж чадахгүй. Угаасаа мэдрэмж гэдэг зүйл өөрөө тасралтгүй үргэлжлэх боломжгүй гэсэн үг. Мэдлэг удаан үргэлжилж чадна, зарчим зуршилч бас удаан үргэлжилнэ. Харин мэдрэмж бол нэг төрөд дараа нь алга болдог зүйл. Тийм учраас хүмүүс юу ч гэж хэлж байлаа гэсэн хайрыг мэдэрч байгаа байдал нь ихэвчлэн тийм удаан үргэлжилдэггүй. Эртний үлгэрүүдэд голдуу ингээд тэд мөнхөд аз жаргалтай сайхан амьдарч гин хэмээн төгсдөг боловч үүнийг 50 жилийн дараач хаанх гэрлэхээс өмнө ямар мэдрэмжтэй байсан яг тэр мэдрэмжээр амьдарсан гэсэн утгатай гэвэл энэ нь боломжгүй зүйл юм. Боломжтой байсан ч гэсэн тийм хүсгээр зүйл биш байх. Тэр хүчтэй сэтгэл хөдлөл дотор хүн 5 жил ч амьдарч чадах болов. Бусад зүйлүүд ажил, сонирхол, нойр, найз нөхдийн харилцаа юу болох вэ? Мэдээж хайр мэдрэхгүй болсон гэдэг нь хайрлахаа болсон гэсэн үг биш. Энэ утгаараа хоёр дахь хайр, өөрөөр хэлбэл хайрын мэдрэмжээс тусгаар тэр хайр бол зүгээр нэг мэдрэмж биш. Энэ бол илүү гүнзгий нэгдэл бөгөөд хүслийнхаа дагуу зориудаар зуршил болгон нэгдэж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл ялангуяа хосууд аль аль нь итгэгч хүмүүс бол Бурханаас олж авсан нэгүслэр хүчтэй болсон гүнзгий нэгдэл юм. Тэд нэг нэгэндээ дургүй байх мөчүүддээ ч гэсэн ийм хайраар нэг нэгнээ хайрлаж чадна. Бид өөрсдөө ч гэсэн өөрийнхөө талаар таагүй мэдэрч байхдаа өөрийгөө хайрлаж л байдаг. Тэрч байтугай тэд өөрсдөө хүсгэл юм бол эхнэр эсвэл нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлаж болохоор байсан ч гэсэн энэ хайраа үргэлжлүүлэн хадгалсаар байж чаддаг. Анх тэднийг нэг нэгэндээ үнэнч байхаа амлахад хүргэсэн зүйл бол хайрын мэдрэмж байсан. Гэхдээ анхны тэр хайраас арай намуухан энэ хайрын учир өгсөн амлалтаа сахиж чаддаг. Хайр гэсэн энэ моторыг үргэлж ажиллагаатай хэвээр байлгаж чаддаг зүйл бол даруй энэ хоёр дахь хайр юм. Харин анх бид хайрлан дурлаж байхдаа мэдэрч байсан тэрхүү мэдрэмж нь энэхүү моторыг зөвхөн асаахал үүрэгтэй байжээ. Надаас өөр бодолтой хүн магадгүй энэ хүн гэрэлч үзээгүй байж юугаа мэдэх юм бэ гэж хэлэх байх. Мэдээж түүний зөв байж болно. Гэхдээ яаран дуурхаас өмнө кино эсвэл ном зохиолоос уншсан зүйлээ биш. Харин өөрийнхөө эсвэл найз нөхдийнхөө амьдралаас харсан зүйл дээрээ үндэслээд миний хэлснийг шүүн тунгааж үзээрэй. Энэ нь хүмүүсийн бодож байгаа шиг тийм амархан зүйл биш. Учир нь бидний туршлага ном, жүжиг, киногоор өнгө оруулагдсан байдаг учраас яг бодит амьдрал дээрээ сурсан мэдсэн зүйлээ холцгүйгээр нь ил гаргаж ирэхэд төвчээр бас ур чадвар шаарддаг. Ном уншаад хүнд өөртөө тохирсон зөв хүнтэйгээ гэрэлж чадах юм бол хүн насан туршдаа хайрлаж чадна гэсэн найдвар төрдөг. Үүний үр дүнд эхнэр эсвэл нөхрөө хайрлах мэдрэмж төрөхгүй байгаагаа олж харах үедээ энэ нь ханиа буруу сонгосонтой холбоотой хэмээн үзэж дахиад хичнээн удаа солих эрхтэй юм шиг боддог. Гэхдээ эхнэр эсвэл нөхрөө дахиад солилооч гэсэн шинэ хайрынх нь сэтгэл хөдлөн байдал удалгүй алга болж бас л хуучин хайр шиг нь болно. Тэгэхээр анх байсан энэ сэтгэл хөдлөл тэр чигээрээ үргэлжлээд байдаггүй гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Амьдрал дээр бусад зүйлүүд ч бас тийм байдаг шиг гэрлэлт ч бас адилхан. Анхны тэр сэтгэл мэдрэмж тийм удаан үргэлжлэхгүй. Жаахан хөвгөн байх үедээ нисэн гих үед төрж байсан тэр сэтгэлийн хөөрөл нь яг нисэх хүчинд алба хааж хэрхэн нисхийг жинхэнэ утгаар нь сурах үед алга болсон байдаг. Үзэсгэлэнтэй сайхан газар ч гэсэн ялгаагүй. Яг очиод амьдрах үед анх төрж байсан догдлол үгүй болсон байдаг. Хэрвээ тийм л юм бол анхнаасаа л нисхийн сургуульд ороогүй дээр
анхнаасаа үзэсгэлэнтэй газар очиж амьдраагүй дээр байсан биш гэж үү? Бас тийм биш. Аль ч тохиолдолд яг эцэст нь хүртэл хийгээд үзэх үед анх төрж байсан догдлол алга болсон ч оронд нь илүү тогтвортой, намуухан, удаан үргэлжилж чадах сонирхол төрсөн байдаг. Бүр цаашлаад анхных шигээ сэтгэл хөдлөхөө болсон гэдэг үннийг хүлээн зөвшөөрч догдлуулахаа болсон сонирхолдоо урдын адил сэтгэлээ өгч чадвал тийм хүн сая огт өөр зүйл дээрээс сэтгэл хөдлөм шин зүйлийг олж авахдаа амархан байдаг. Нөгөө нисхийг хүссэн сэтгэлдээ хөтлөгдөн сайн нисгэж болж чадсан залуу маань гэнэт нэг өдөр хөгжмийн сайхныг олж мэдэж болно. Нөгөө үзэсгэлэнтэй газар очиж амьдарсан хүнд маань цэцэрлэгт хүрээлэн байгуулах сэтгэл төрж болно. Энэ нь ямар ч зүйлд эхлээд үхэхгүй бол амьдарч чадахгүй. Өөрөөр хэлбэл нэг улаан будаан үр газар унаж өгөхгүй бол хэвээр үлдэнэ, харин өгөх юм бол олон үржим сургуулна гэж хэлсэн Христийн үгийн бас нэгэн жижиг хэсэг гэж бодож байна. Догдолсон сэтгэлээ тэр чигээр нь хадгалж үлдэх гэж хичээж байгаа нь хэрэгцээгүй зүйл төдийгүй хамгийн муу зүйл. Догдлол сэтгэл хөдлөлөө орхи, түүнийг дуусга. Энэ үед бий болох илүү намуун тайван сонирхол ба баяр хөөр дотор цааш үргэлжлээд яваарай. Тэгвэл та үргэлж шин сэтгэл хөдлөлөөр дүүрэн байж чадах тийм ертөнцийн амьдарч байгаа гэдгээ мэдэх болно. Гэхдээ та сэтгэл хөдлөл догдлолгүйгээр амьдарч чадахгүй юм шиг бодож үүнийг тогтмол байдаг зүйл болгохын тулд зохиомлоор уртсгах гэж оролдох юм бол сэтгэл тань баг багаар хөөрч баярлахаа болж улам суларч дороотсоор эцтэй та залхаж үлдсэн амьдралаа уйдхар гуниг урам хугарал дотор өнгөрүүлнэ. Үүнийг мэддэггүй учраас олон хүн эргэн тойронд нь шинэ үүд хаалга нээгдэж амьдралаа шинээр эхлүүлж болох тэр насан дээрээ алдсан залуу насныхаа хойноос харуулсан үгэлдэг. Бага насандаа анх сэлж сурах гэж ус хий самардаж байсан тэр мэдрэмж рүүгээ тэмүүлж байхаар усан сэлээд сурчхан таныг хавьгүй илүү хөгжилтэй болгоно. Роман жүжигээс бид дараах ойлголтыг авдаг. Хүн гэнтэл улаан бурхан тусчхдагтай адилхан хайр сэтгэл бол давтагдашгүй хүчин зүйл учраас хүнд гэнтэл тохиолддог зүйл гэсэн ойлголт төрүүлдэг. Ийм буруу ойлголтоос болж хүн өөр хэн нэгэн хүнд сэтгэл татагдах үедээ хуучин гэр бүлийнхээ харилцаанаас татгалздаг. Гэхдээ миний хувьд бол тодорхой хэмжээнд өсөж төлөвшсөн хүмүүс амьдрал дээр ингэж давж дийлж чадхааргүй халуун сэтгэлийг мэдэрнэ гэдэг нь ном зохиол дээр гарч байгаа шиг тийм элбэг зүйл биш байх гэж боддог. Үзэсгэлэнтэй, ухаалаг, нинжин сэтгэлтэй хүнтэй уулзах үедээ бид мэдээж нэг талаараа түүнд байгаа энэ сайн чанаруудыг нь биширч хайрлах ёстой. Гэсэн хэдий ч ийм энгийн хайрыг хайр дурлал болгон хувиргах хэсэг нь бидний сонголтоос ихээхэн шалтгаална гэж бодож байна. Бидний оюун санаа тууж роман жүжиг шиг уянгийн дуунуудаар дүүрэн, бие маань алкоголоор дүүрэн байх тохиолдолд ямар ч хайр байсан бүгдийг нь хайр дурлалын харилцаа болгон өөрчилж орхих хандлагатай байдаг. Энэ нь яг л замын хагархаагаар борооны ус орж урсдаг шиг цэнхэр шил зөөвөл харсан бүхэн цэнхэр болж хувирдагтай адил. Гэхдээ үүний хариуцлага нь бүгд бидэнд байгаа. Салалтын талаарх яриагаа өндөрлөхөөс өмнө хүмүүсийн хооронд нь хольж утгаад байдаг хоёр зүйлийг ялгаж салгаж хэлж өгмөр санагдлаа. Нэгдүгээрт гэрлэлтийн талаарх Христэд итгэгч хүний үзэл баримтлал. Харин хоёрдугаарх нь үүнээс огт тусдаа өөр асуудал юм. Христэд итгэдэг сонгогчид эсвэл парламентын гишүүд нь гэр бүл салалтын талаарх хуулиудад өөрсдийнхөө үзэл бодлыг тулгаснаар итгэгч биш хүмүүст бас ийм үзэл ойлголтыг тулгах гэж хичээх ёстой юу гэсэн асуудал. Итгэгч хүн мөн л бол салалтыг маш хүнд хэцүү зүйл болгох ёстой гэж боддог хүмүүс их олон байдаг. Гэвч би тэгж бодохгүй байна. Муслимчууд хэн ч архиуж чадхааргүй хууль бий болгож батлах юм бол Биелав маш их уурлах байсан. Миний бодлоор Их Британий ард түмний ихэнх нь Христэд итгэгчид биш учраас тэднээс итгэгч хүний амьдралыг найдах боломжгүй гэдгийг чуулган хүлээн зөвшөөрөх ёстой. Бид гэрлэлтийг хоёр төрөлд авч үзэх ёстой. Бүх иргэдийн сахидаг төрийн хууль тогтоомжоор зохицуулагддаг гэрлэлт. Нөгөө нь итгэгч нараар сахиулдаг чуулганы өөрсдийн тогтоосон хууль дүрмээр зохицуулагддаг гэрлэлт. Энэ хоёрыг сайтар ялгаж салгаснаар бид аль хосууд Христ итгэлийн үзэл санааг үндэс болгон гэрэлсэн, аль нь тэгээгүй вэ гэдгийг мэдэх боломжтой. Гэрлэлтийн ховршгүй байдлын талаарх Христ итгэлийн онолын тухай яриагаа үүгээр дуусгая.
Харин одоо олонний сонирхолд хамгийн нийцдэггүй сэдв болох итгэгч эмэгтэй нөхөртөө дуулууртай байх ёстой тухай яриа үлдлээ. Христ итгэлийн дагуу бол нөхрийг тэргүүн гэж тооцдог. Үүнтэй холбогдуулан дараах асуултууд гарч ирдэг. Нэгдүгээрт, ер нь яагаад заавал хэн нэг нь толгой байх ёстой вэ? Эхнэр нөхөр хоёр эрхтгш амьдрал болох биш үү? Хоёрдугаарт, толгой байх ёстой юм бол яагаад заавал эрхтэй нь гэж вэ? Нэгдүгээрт, гэр бүлд толгой байх ёстой гэж үзэж байгаа нь гэрлэлтийг хувиршгүй үргэлжлэх зүйл гэж үзэж байгаатай холбоотой. Мэдээж эхнэр нөхөр хоёр үргэлж санаа нэг байдаг бол хэн нэг нь толгой болох шаардлагагүй. Христэд итгэгч эхнэр нөхрүүд бүгд л ийм байгаасаа гэж хүсдэг байх. Гэхдээ яг амьдрал дээр санал зөрөлдөх үед яах вэ? Мэдээж хоорондоо ярилцсан. Гэхдээ хичнээн харилцсан ярилцсан ч санаагаа нэгтгэж чадахгүй бол яах вэ? Хоёрхан хүний хоорондох асуудал учраас санал хурааж олонхын саналыг дагна гэх боломжгүй. Ийм тохиолдолд дараах хоёрын зөвхөн нэг нь л байх болно. Салаад тос бүрдээ өөр өөрийн замаар явна. Эсвэл аль нэгнийхээ шийдвэрийг дагна. Гэхдээ гэрлэлт гэдэг зүйл нэгэнд хувиршгүй үргэлжлэх ёстой зүйл юм бол үүнд тохирсон цорын ганц арга нь хэн нэгнийхээ шийдвэрийг дагах явдал юм. Үндсэн хуульгүйгээр ямар ч эвсэл нэгдэл үргэлжлэн оршин тогтнож чадахгүй. Хоёрдугаарт, тэгвэл яагаад заавал эрэгтэй хүн толгой байна гэж. Эхлээд эмэгтэйчүүд дунд нөхрийнхөө толгой байхыг хүсдэг хүн байгаа эсхийг асуумаар байна. Урд нь бас сануулж байсанчлан хэдийгээр би өөрөө гэрлээгүй ч гэсэн эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглах юм бол өөрөө нөхрийнхөө толгой байхыг хүсдэг хэрнээ нөхрөө толгойлж байгаа хөр шайлын эхнэрийг хараад огтхонч сайшаахгүй байгаа харагддаг. Магадгүй тэр ингэж хэлдэг байх гэмээр. Хөөхий тэр залуу яагаад энэ аймаар эмэгтэй толгойгоо мэдүүлсэн юм бол мэдэх юм алга. Миний бодлоор энэ эмэгтэйч бас өөрийгөө нөхрийнхөө толгой гэж дуудуулах дургүй байх болов. Эхнэрүүд нөхрийгөө захирч байгаагаасаа тодорхой хэмжээнд ичиж бас өөрийнх нь эрхшээлд байгаа нөхрөө харах үедээ хүндлэх сэтгэлгүй болж байгаагаас харахад эхнэрүүд нөхрүүдэд захирна гэдэг нь өөрөө угаасаа цаанаасаа зохисгүй зүйл болох нь харагдаж байна. Гэхдээ өөр бас нэг шалтгаан бий. Би ганц бие хүнийхээ хувьд энэ талаар маш илэн далангүй хэлж чадна. Гэр бүл нь гадна талаасаа л илүү тод харагддаг. Гэр бүл болон гадаад ертөнцийн харилцаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гадаад харилцаа гэж хэлж болох энэ тал дээр хамгийн эцэст хариуцлага хүлээх ёстой нэг нь эрэгтэй хүн байдаг. Яагад гэвэл эрэгтэй хүн гэр бүлээс гадуурх хүмүүст үргэлж илүү шудраг хандах байр суурьтай, ер нь л ихэнхдээ шудраг хандах хандлагатай байдаг. Харин эмэгтэй хүний хувьд бол голдуу хүүхэд болон нөхрийнхөө төлөө гаднах ертөнцтэй дайтах ажлыг хийдэг. Гэр бүлийнхээ ашиг сонирхлыг бүхний түрүүнд тавьдаг гэсэн үг. Гэр бүлийнхэн төлөөл бол бусад гадны хүмүүст юу ч тохиолдож байсан хамаагүй бөгөөд гэр бүлээ бүхний өмнөөр тавьдаг. Нөхөр болон хүүхдүүдийнхээ хэрэгцээг урьдчилан болгож байгаа нь угаасаа төрөлхийн зүйл учраас буруутгах аргагүй зүйл. Эхнэр хүнийг нөхөр болон үр хүүхдүүдийнхээ ашиг сонирхлыг хамгаалдаг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж хэлж болно. Тэгэхээр эмэгтэй хүнд төрөлхөөс байдаг энэ давуу тал нь гэр бүлийг бүхэлдэн захирахгүй байлгах явдал бол нөхрийн үүрэг юм. Нөхөр нь гэр бүлээ гэсэн эхнэрийн энэ хүчтэй хайраас бусад хүмүүсийг хамгаалахын тулд хамгийн эцсийн шийдвэрийг гаргах эрх мэдэлтэй байдаг гэсэн үг. Ийм шалтгаантай гэдэгт эргэлзэж байгаа бол нэг энгийн асуулт асууя. Танай нохой хөр шайлын чинь хүүхдийг хазвал эсвэл хөрший чинь нохойг хазаж гэмтээсэн бол та тэр айлын эхнэртэй нь эхлээд ярих уу, нөхөртэй нь эхлээд ярих уу? Манай улсын хувьд хариулт нь өөр байж магадгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд хүн нөхөртөө нь эхлээд уулзах гэх байх. Одоо үндсэн сэдв рүүгээ орцгоё. Гэрэлсэн эмэгтэйчүүдээс ингэж асуумаар байна. Хэдийгээр та нөхрөө хүндэлдэг ч гэсэн хөрштэй харилцах харилцаан дээр өөрийнхөө болон таны ашиг сонирхлыг хүссэн хэмжээнд тань сайн хамгаалж өгч чаддаггүй нь түүний гол дутагдaltaй тал гэж та хэлэхгүй гэж юу? Үнэн дээр нөхөртэй нь нэг жаахан эвлэрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг хүн мэт санагдахгүй байна гэж юу? 7 дугаар бүлэг. Уучлал. Өмнөх бүлэгт би ариун журамтай байдал нь Христ итгэл доторх сайн чанарууд дундаа хамгийн нэр муутай нь гэж хэлсэн. Гэхдээ миний зөв эсхийг би сайн хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл би үүнээс ч илүү нэр муутай бас нэг сайн чанар байгаа гэж бодож байна. Энэ бол Христ итгэлийн
Хөршөө өөрийн адил хайрал гэсэн тушаалтай холбоотой сайн чанар юм. Христ ёс суртахууны дагуу бол хөрш гэсэн энэ ойлголт дотор дайсан маань хүртэл багтдаг. Тиймээс энэ тушаалын дагуу бол бид дайснаа хүртэл хайрлах ёстой гэсэн аимшигтай зүйлтэй нүүр тулах ёстой болж байна. Бүгд л уучлална гэдэг бол маш сайхан зүйл гэж ярьдаг. Сая болж өнгөрсөн дайны үеэр яг хэн нэгнийг уучлах асуудалтай нүүр тулах хүртлээр бүгд л уучлална гэдэг бол маш сайхан зүйл гэж ярьдаг байсан. Гэхдээ яг уучлах шаардлага бий болох үед ийм сэдвийг хөндөд л уур уцаар болдог. Хүмүүс уучлал гэдэг зүйлийг маш өндөр түвшингийн сахихад хэцүү сайн чанар гэж бодсондоо ингэдэг юм биш. Харин эсрэгээрээ уучлална гэхээс дургүй нь хүрдэг бөгөөд үүнийг ичгүүртэй зүйл гэж боддогтой нь холбоотой. Тэд уучлах ёстой гэсэн үг сонсохоор одоо бүр дургүй хүрч байна гэж хэлж байдаг. Та нарын дундаас ч гэсэн бараг тал нь надаас ингэж асуух байх. Хэрвээ та өөрөө Польш эсвэл еврей хүн байсан бол Гестапог уучлах байсан гэж үү? Би яах байсан бол гэж бодохоор надад өөрт ч бас сонирн байна. Би үннээсээ хэлж байна. Би ч бас яах байсан бол гэдгээ мэдмээр байна. Дамлуулж алуулах байсан ч итгэлээ сахих ёстой гэсэн ийм үгийг сонсох бүрдээ үнэхээр тийм орчин нөхцөл ирвэл би итгэлээ сахиж чадах болов уу гэсэн сэтгэл төрж яах байсан бол хэмээн мэдхийг хүсдэгтэй адил үүнийг ч бас мэдхийг хүсэж байна. Гэхдээ энэ номд би өөрийнхөө юу хийж чадах талаар ярих биш, харин Христ итгэл гэж ямар зүйл вэ гэдгийг л ярихыг зорж байна. Би зохиосон түүхээ яриагүй байна. Библиэлд яах аргагүй бидэнд нүгэл үлдсэн хүмүүсийг уучлсны адил бидний нүглийг бас уучлаач гэсэн үг бий. Эндээс харахад бидэнд нүглээ уучлуулах өөр арга зам огт байхгүй мэт харагдаж байна. Уучлахгүй бол уучлалыг авахгүй гэдэг нь тодорхой үнэн. Үүнээс өөр арга зам байхгүй. Тэгвэл яах ёстой вэ? Уучлал гэдэг үнэхээр хэцүү зүйл боловч үүнийг арай хялбар болгож өгөх хоёр арга зам бий. Математик суралцахдаа шууд тооцоолон бодох аргаас эхэлдэг хүн гэж байхгүй. Эхлээд энгийн нэмж хасах үйлдэлээс эхэлдэг. Үүний нэг адил уучлал сурахыг хүсэж байгаа бол эхлээд Гестапогоос биш, харин арай хялбар хөнгөн зүйлээс эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эхнэр, нөхөр, эцэг эх, өөр хүүхэд эсвэл ойр дотны хүмүүсийнхээ өнгөрсөн 7 хоногт хийсэн зүйл, хэлсэн үгийг нь уучлахаас эхлэх хэрэгтэй. Зөвхөн үүнийг хийхдээ энэ нь таныг нэлээд завгүй болгох байх. Хоёрдугаарт бид хөршөө өөрийн адил хайрал гэсэн нь яг ямар утгатай үг болохыг ойлгохыг хичээх хэрэгтэй байх. Би хөршөө яг өөрийгөө хайрладаг шиг хайрлах ёстой гэж байна. Тэгвэл би ер нь өөрийгөө яг яаж хайрладаг юм бэ? Өөр дээрээ жишээ аваад харах юм бол надад өөрийгөө хайрлаж, өөртөө татагдах мэдрэмж төрдөггүй. Би өөрийгөө харсан ч тэгж их хүн хамт байхыг хүсээд байхаар хүн биш гэдгийг мэддэг. Хөршөө өөрийн адил хайрал гэсэн энэ үгч гэсэн бас л адилхан. Тэр хүнээс хайр татам, сэтгэл булан байдлыг мэдрэх ёстой гэсэн үг биш байх. Үүнийг арай эрт мэдэж авсан бол сайн байхсан гэсэн сэтгэл надад төрдөг. Хичээснээр хэн нэгнийг хайрлах сэтгэл төрөхгүй гэдэг нь баттай. Тэгвэл би өөрийгөө хайр булам, сэтгэл татам хүн гэж боддог гэж үү? Заримдаа тийм мэдрэмж төрдөг байх гэж айж байна. Гэхдээ лав энэ надад өөрийгөө хайрлах шалтгаан болж байгаагүй. Харин бүр эсрэгээрээ би өөрийгөө хайрладаг учраас л сэтгэл татам хүн гэж тооцож байгаа болохоос угаасаа сэтгэл татам хүн учраас өөрийгөө хайрлж буй хэрэг огтхонч биш гэсэн үг. Үүнчлэн хөршөө өөрийн адил хайрал гэсэн энэ үгч бас тэднийг сайн гэж бод гэсэн үг биш. Энэ нь бидэнд үнэндээ асар их тайвшрал болдог. Дайснаа уучил гэсэн энэ үгийг бодит байдал дээр туйлын хормоо хүмүүсийг тийм биш гэж тооц гэсэн утгаар буруу ойлгодог хүмүүс маш олон байдаг. Дахиад нэг алхам урагшлаад харъя. Өөрийнхөө жинхэнэ төрхийг олж харах үедээ би хүнд сайхан сэтгэл төрүүлэх нь байтугай их муухай хүн гэдгээ ойлгодог. Би өөрийнхөө хийсэн зарим зүйлийг ямар аимшигтай, жигшмээр зүйл байсныг ойлгодог. Үүний нэг адил бид дайсныхаа хийсэн зарим зүйлийг жигшиж зэвүүсч болно. Ийм үед эрт цагт Христ итгэлт багш нарын хэлж байсан үг санаанд орж байна. Муу хүний үйлдэлийг нь үзэн ядаж болохч хүнийг өөрийг нь бүү үзэн яд гэсэн үг. Өөрөөр хэлбэл нүгэлтнийг биш нүглийг нь үзэн яд гэсэн үг. Удаан хугацааны турш энэ нь надад арай инээдтэй тэнэг зүйл мэт санагдаж байсан. Чи хүнийг яаж үйлсээс нь тусад нь салгаж үзэж чадах вэ? Хийсэн зүйлд нь дургуутсах хэрнээ хүнд нь дургуутсахгүй байж чадна гэж үү?
Гэхдээ хэдхэн жилийн дараа би яг өөртөө ингэж ханддаг гэдгийг харсан. Бүхэл амьдралынхаа туршид би өөртөө яг л ингэж хандсаар ирсэн. Би өөрт байгаа хулчгаар бардам шуналтай байдлаа жигшдэг байсан ч өөрийгөө хайрласаар ирсэн. Энэ нь надад өчөөхөнч төвөгтэй байгаагүй. Тэгээд ч үнэндээ би өөрийгөө хайрладаг учраас л надад байгаа тэдгээр муу зүйлүүдийг жигшиж байсан хэрэг. Өөрийгөө хайрлаж байсан учраас л би ийм ч хүн байх гэжтэй хэмээн харамсаж, халаглаж байсан хэрэг. Эцэст нь Христ итгэл нь харгислал, тэрслэл, урвалт зэрэг зүйлийг үзен ядгаа жаахан ч гэсэн багасгахыг шаарддаггүй. Бид ийм зүйлийг үзен ядах ёстой бөгөөд ийм зүйлийг буруушааж хэлсэн үгээ буцаах шаардлага байхгүй. Ганцхан ийм зүйлийг үзен ядахтаа өөрөөсөө ийм байдал илэрхийлэгдэх үед хэрхэн үзен яддаг шигэ бусдад мөн түнчлэн хандаарай гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр хүн юунд ийм зүйлийг хийвдэ гэсэн харуулсах сэтгэлээр боломжтой бол хизээ нэгэн цагт хаа нэгтээ ямар нэг байдлаар засарч эргээд хүн шиг хүн болоосоо гэсэн сэтгэлтэй байх ёстой гэсэн үг. Ингэж чадах хүн мөн эсгээ шалгаж болохныг арга бий. Сонинд онц жигшүүрт хэргийн тухай нийтлэл гарлаа гэж бодъё. Гэтэл маргааш нь өмнөх өдөр мэдээлсэн өнөөх зүйл огт худлаа. Эсвэл тийм ч онц жигшүүрт гэмт хэрэг биш байсан болж хувирлаа гэж бодъё. Тэр үед за яамаа да, тийм ч айхтар зүйл хийхээр хүмүүс биш байж гэсэн бодол эхлээд төрж байна уу? Эсвэл жаахан урам хугарах хайстай болох юм уу? Эсвэл бүр гэмт хэрэгтнүүдийг муу хүмүүс гэдгийг харах үед төрсөн таатай сэтгэлээ үгүй хийхгүй тулд эхний өдрийн мэдээнд итгэхийг хүссэн сэтгэл төрж байна уу? Та хоёр дахь хүнтэй адилхан байгаа бол Тэнгэрийн хаанчлалд очих үедээ чөтгөр байх эхний алхмаа эргэлзээгүйгээр хийжээ гэсэн үг. Энэ бол хар зүйлийг улам харлаасаа гэж хүссэн сэтгэлээс гарч буй зүйл юм. Бидний дотор ийм сэтгэл давмгайлсаар байвал эцэстээ харыг харлуулах нь байтугай цагааныг ч харлуулахдаа юм чинээ бодохгүй. Энэ нь явсаар эцэстээ Бурхан найз нөхөд тэрж байтугай өөрийгөө хүртэл үргэлж муугаар харах гэж хичээх бөгөөд энэ байдлаасаа салж хагасч чадхааргүй болно. Ингээд үзен ядалтын ертөнц дотроо үрд гацх болно. Дахиад нэг алхам урагшлаад үзье. Тэгвэл дайснаа хайрл гэдэг нь түүнийг бүү буруушаа гэсэн үг үү? Огтхон ч тийм шээ. Яагад гэвэл өөрийгөө хайрлна гэдэг нь өөрийгөө огт буруушаах хэрэггүй гэсэн үг биш шүү дээ. Бид өөрсдийгөө өвхөл хүртэл буруушааж чаддаг байх ёстой. Хэрвээ та хүн алсан бол итгэгч хүнийхээ хувьд өөрийгөө барьж өгч хийсэн хэрэгээ улааж цаазаар авахлах ёстой. Тийм учраас итгэгч шүүгч хүний хувьд цаазаар авах ял оноох, эсвэл итгэгч цэрэг хүний хувьд дайснаа алсан байхыг буруутгах боломжгүй гэж би боддог. Би итгэгч болохоос өмнө ч, дайн гарахаас өмнө ч, дайн дуусч инх хамгаалан тогтсны дараа ч ийм л бодолтой байсан. Хүн бүү ал гэсэн энэ тушаалыг харсан ч тийм байна. Грек хэлэнд хүний амийг хөнөөх, murder, хүн алах, kill гэсэн энэ үг нь хоёр тусдаа байдаг. Христ энэ тушаалыг 3 удаа иш татаж хэлэхдээ хүний амийг хөнөөх гэсэн үгийг хэрэгэлсэн байдаг. Матай, Марк, Лукийн баяртандын дээр ийм байдаг. Миний сонссноор еврей хэлэнд ч бас энэ хоёрыг тусдаа байдаг. Бүх бэлгийн харилцааг садар самуун гэж үзэх боломжгүй шиг хүн алхан ч бүгд аллага биш гэсэн үг. Юу хийх ёстойгоо асуухаар цэргүүд өөр дээр нь ирэх үед Баптист Иохан тэдэнд цэргийн албаа хай гэж хэлээгүй байдаг. Христ Ромын цэргийн зуутын дарагтаа уулзах үедээ ч мөн ингэж хэлээгүй. Сайныг хамгаалахаар зэвсгэлсэн Дайчин Баатар гэдэг бол Христ итгэлийн агуу үзэл санаануудын нэг. Дайн бол аимшигтай зүйл. Хэдийгээр бүрэн буруу ойлголттой хүн байна даа гэж боддог ч гэсэн надад хүндэлж явдаг нэгэн энхийг эрхэмлэгч хүн бий. Миний ойлгохгүй байгаа нэг зүйл бол сүүлийн үед гарч ирсэн хагас энхийг эрхэмлэх гэсэн үзэл санаа нь хүмүүст тулалдахдаа ичгүүртэй зүйл хийж байгаагаа мэдж царайгаа бараалгах ёстой гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь цэргийн алба хашиж байгаа олон сайн итгэгч байлдагч нарт эр зоригийг аяндаа дагалдаж байдаг урам зориг, чин сэтгэлтэй байх эрхийг нь үгүй хийж байгаа мэт санагддаг. Дэлхийн 1-р дайнд оролцож байх үедээ би нэг герман цэрэгтэй тулалдаж байгаад хоёулаа өхөө диваажинд хамтдаа уулзлаа гэвэл яах байсан бол гэж заримдаа боддог. Миний бодлоор бид хоёрын хэн нь нэг нэгнээ зэвүүцэх, дайсагнах, тэрч байтугай нэг нэгнээсээ ичих сэтгэлгүй байх болов. Харин инээлтэх байх. Нэг хүн хэрвээ дайсныхаа хийсэн зүйлийг буруушааж шийтгэж алж болно гэвэл
Христ ёс суртахуун болон жирийн ёс суртахууны хооронд ялгарах зүйл юу байгаа юм бэ гэж асуусан байдаг. Тэнд тэнгэр газрын ялгаа бий. Христэд итгэгч хүн мөнхөд амьдрна гэж итгэдэг гэдгийг санаарай. Хамгийн чухал зүйл бол бидний гол цөм. Өөрөөр хэлбэл алстаа таныг диваажин эсвэл тамийн бүтээд болгож чадах сүн сэтгэлийн чинь гол цөмд байгаа уулмөр эсвэл гажиж буруу болсон тэр нэг зүйл чухал юм. Тийм учраас дайн дажин юм уу цаазаар авах ял гүйцэтгэх зэрэг аргагүй тохиолдолд хүн алсан байж болох ч харин үзэн яддаг мөн үзэн ядалтаас таашаал авдаг байж болохгүй. Хүнийг гарцаагүй тохиолдолд шийтгэж болох ч үүнийг зугаа болгож болохгүй. Дахин хэлэхэд бид дотроосоо дайсагнах, өшөө авах сэтгэлд эзлэгдэхгүй байхын тулд анханасаа ийм зүйлд юр зай завсар өгөхгүй байх ёстой. Энэ нь мэдээж бид дотроо ийм байна гэж шийдлээгээд л шууд болдог зүйл биш гэдгийг хэн ч мэднэ. Бид ингэж чадахгүй. Харин би юу хэлэх гээд байна вэ гэвэл бидний бодолд ийм зүйл төрөх болгонд өдөр бүр, жил бүр насан туршдаа бид түүнтэй тэмцэх ёстой гэсэн үг. Энэ мэдээж бидэнд хэцүү байх болно. Гэхдээ оролдоод ч нэмэргүй зүйл бас биш ээ. Бид дайснаа алах эсвэл хэн нэгнийг шийтгэх ёстой болох юм бол өөртөө хэрхэн ханддаг шигээ тэр хүнд бас түнчлэн хандах ёстой. Өөрөөр хэлбэл тэр хүн муу биш байгаасаа гэж хүсэж энэ ертөнцид ч эрх ертөнцид ч эдгээгдэж сайн хүн болоосаа гэсэн сэтгэлтэй түүнд сайныг хүссэн сэтгэлтэй байхыг хичээх хэрэгтэй. Библиэлд байгаа дайснаа хайрал гэсэн үгэнд ийм утга санаа агуулгадж байгаа. Өөрөөр хэлбэл дайснаа хайрал гэдэг нь түүнд сайныг хүсээрэй гэсэн үг болохоос түүнд сэтгэл татагд эсвэл сайн биш байхад нь сайн гэж хэлээрэй гэсэн үг биш. Энэ үг хайр татах зүйлгүй хүмүүсийг ч хайрлаарай гэсэн утгыг агуулж байгаа гэдгийг би ч бас хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ та өөрийгөө бас нэгтлаарай. Танд хайрлуулахаар зүйл байгаа учраас та өөрийгөө хайрлаж байгаа гэж үү? Та өөрөө учраас л өөрийгөө хайрлаж байгаа. Бусдыг ч бас яг энэ аргаараа яг ийм шалтгаанаар хайрлаарай гэж Бурхан хүсэж байгаа. Энэ нь хэрхэн боломжтой вэ гэдгийг ойлгуулахын тулд тэр бидэн дээр өөрсдөд дээр маань жишээ аван тайлбарлаж өгч байна. Тийм учраас бид энэ дүрмийг бусад бүх хүмүүст үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой. Бурхан ч бас биднийг үүнчлэн хайрладаг гэдгийг бодож үзэх юм бол бусдыг мөн түүнчлэн хайрлахад амархан болох байх. Тэр биднийг сайн, хайр татан байдлын маань улмаас хайрлсан биш, харин хүн гэсэн утгаар маань л хайрладаг. Үнэн дээр үзэн ядалтыг архи тамхитай адилхан таашаалтай, бас архи тамхинаас гарахтай адилхан орхиход хэцүү зүйл гэж үздэг бидэн шиг бүтээлийн хувьд үнэн дээр бид хүн гэдгээс маань өөр хайрлуулад байх шалтгаан байхгүй. 8 дугаар бүлэг. Хамгийн том нүгэл. Одоо Христэд итгэгчдийн ёс суртахуунууд дундаас бусад ёс суртахуунуудтай хамгийн хурц зөрчилддөг хэсэг дээр ирлээ. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн мөн л бол өөрөө яасан ч зайлсхийж чаддаггүй хэрнээ бусдаас олж харах үедээ үзэн яддаг нэг муу зүйл бий. Энэ нь хүн болгонд байдаг зүйл. Гэхдээ Христэд итгэгч хүн биш л бол өөрт нь ийм зүйл байгааг хэн ч мэддэггүй. Хүн өөрийнхөө муухай ааштай эмэгтэй хүн эсвэл архины талаар бодохгүй байж чаддаггүй. Тэрж байтугай хулчхар гэдгийг хүлээн зөвшөөрч байхыг би олонтоо харсан. Гэхдээ миний ярих гэж байгаа энэ муу зүйл өөрт нь байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хүнийг би үл итгэгч нарын дундаас өдий хүртэл нэгч олж харж байгаагүй. Бас үл итгэгч нарын дундаас өөрөө ийм муухай хэрнээ бусдын ийм муухай байгааг харахтаа өчүүхэнч болов өршөөнгүй хандаж байгаа хүнийг ч бас олж харж байгаагүй. Хүнд үүнээс илүү дургүй зүйл гэж байхгүй хэрнээ бас үүнээс илүү өөрөөсөө олж харж чаддаггүй муу зүйл гэж байхгүй. Энэ муу зүйл өөрт нь их байх тусам бусдаас энэ муу зүйл илэрхийлэгдэх үед хамгийн дургүй байдаг. Миний яриад байгаа энэ муу зүйл юу вэ гэвэл даруй бардам зан, өөрөөрөө саргах байдал юм. Үүнтэй эсрэгдсэн ойлголтыг Христ итгэлд даруй зан гэж нэрлэдэг. Бэлгийн ёс суртахууны талаар ярьж байхдаа би үүнийг Христ ёс суртахууны гол цөм биш гэж хэлж байсан. Харин одоо бид гол цөм болсон зүйл дээр ирчгээд байна. Христийн номлогч нарын сургаалыг үндэс болгон харвал бузар муугийн хамгийн гол цөм, хамгийн үндэсэн бузар муу зүйл бол бардам байдал юм. Садар самуун, уур хилэн, шунал, архин цогтоорох зэрэг нь үүнтэй харьцуулбал дэндүү өчүүхэн зүйлс. Чөтгөр яг энэ бардам зангаас болж чөтгөр болсон юм. Бардам байдал нь хүнийг бүхэл бузар муу руу хөтэлдэг.
Бардам зан гэдэг бол бүхэлдээ Бурхныг эсэргүүцэх сэтгэл юм. Би арай хэтрүүлж баймад санагдаж байна уу? Тэгвэл та дахиад нэг сайн бодоод үзээрэй. Би түрүүхэн хүн хэдий чинээ өөрөө бардам байна, бусдын бардам байдалд төдий чинээ дургүй байдаг тухай ярьсан. Үнэн дээр та өөрийнхөө хэр их бардам байгаагаа мэдэж болох амархан арга бий. Та өөрөөсөө ингэж асуугаад үзээрэй. Хүмүүс намайг шоолох, үл оошох, үл анзаарах, хэрэгт маань оролцох, намайг тэтгэх гэх үед надад хэр зэрэг дургуйцаж бухимдах сэтгэл төрдөг вэ? Яагад гэвэл хүн нэг бүрийн бардамнал нь бусдын бардамналаас дээгүүр гарах гэж өрсөлдөж байдаг. Үлээ авалт дээр бусдын анхаарлыг татан шуугилж байгаа хэн нэгнийг хараад уурлаж байгаа тань та өөрөө түүн шиг байхыг хүссэнтэй тань холбоотой юм. Нэг төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс хоорондоо нэг л таарч өгдөггүй. Хорон муугийн талаар мэдэх ёстой нэг зүйл бий. Бусад хорон муу зүйлүүд явандаа хүнийг өрсөлдөх байдалд хүргэдэг бол харин бардамнал гэдэг зүйл нь бүр мөн чанараараа өрсөлдөх байдалтай байдаг. Бардамнал нь өөрт байгаа зүйлээс таашаал авдаггүй, зөвхөн бусдаас илүү байхаас л таашаал авдаг. Би нэг зүйлийг тодруулахыг хүсэж байна. Хүмүүс баян, ухаантай, царайлаг гэдгээрээ бахархдаг гэж бид боддог. Гэвч тийм биш. Харин тэд бусдаас илүү баян, ухаантай, царайлаг байгаагаараа бахархдаг. Бүгд адилхан баян, ухаантай, царайлаг байвал тэнд бардамнах зүйлгүй болно. Та нарыг бардамнахад хүргэж байгаа зүйл бол бусадтай харьцуулах байдал юм. Өөрөөр хэлбэл бусдаас илүү байгаагаа харах үед төрөх таашаалт нь таныг бардам болгодог. Өрсөлдөөн гэсэн ойлголт байхгүй бол бардамнал байхгүй. Тийм учраас би бардамналыг бусад бузармуутай харьцуулахад өрсөлдөөний шинж чанартай гэж хэлж байгаа юм. Хоёр эрэгтэй хүн нэг эмэгтэйд дурлсан бол бэлгийн дор хүсэл нь тэднийг өрсөлдөх байдалд хүргэж болох юм. Гэхдээ энэ бол санамсаргүй тохиолдож болох зүйл. Яагаад гэвэл тэр хоёр тус бүрдээ өөрөөр эмэгтэйд дурлаж болох байсан. Гэхдээ бардам хүний хувьд бол тэр эмэгтэйд дуртайдаа биш, харин өөрийгөө илүү дээр гэдгийг батлахын тулд бусдын дуртай эмэгтэйг булаадаг. Өөрт нь хангалттай байхгүй учраас шунаж байгаа сэтгэл нь хүмүүсийг өрсөлдөөнд хүргэж болно. Гэхдээ бардам хүний хувьд бол хэрэгцээнээсээ илүүг олж авсан хэрнээ өөрийнхөө хэр чадвартай болохыг харуулахын тулд дахиад илүү ихийг олж авах гэдэг. Хүмүүсийн шунал эсвэл хувиа хичээсэн байдалтай холбож тайлбарладаг бараг бүх бузар муу нь үнэндээ бардам зангаас улбаатай. Мөнгөний талаар авч үзье. Шунал нь хүнийг илүү сайн орон гэр, сайхан амралт, сайхан хоол ундтай байхын тулд мөнгөтэй байх ёстой гэдэг. Энэ нь тодорхой хэмжээнд хүртэл үргэлжилдэг. Жилд 10,000 фунт стерлинг олдог хүн 20,000 фунт стерлинг олох гэж санаагаа жилээдэг нь ямар учиртай вэ? 10,000 фунт стерлинг гэдэг бол хэнч гэсэн хангалттай элбэг хангалуун амьдарч болох хэмжээний мөнгө. Тийм учраас энэ нь түүний шунал биш, харин бардам зантай нь холбоотой. Илүү баян болохыг хүсэж байна. Бусад баячуудаас ч илүү баян, эрх мэдэлтэй байхыг хүсэж байгаа нь үүний шалтгаан юм. Эрх мэдэл гэдэг зүйл бол бардам хүний жинхэнэ хүсдэг зүйл. Тийм хүмүүст бусдыг тоглоомн цэрэгмэт удирдах шиг хөвжөлтөө сайхан зүйл гэж байхгүй. Хөөрхөн хүүхнүүд хаа явсан газраа ирчүүдийн сэтгэлийг хулгайлж золгүй явдал үүсгдэг нь юутай холбоотой вэ? Үүнийг зөвхөн бэлгийн зүүн совинтой холбож тайлбарлах боломжгүй. Харин ч тийм эмэгтэйчүүд энэ тал дээр хүйтэн хөндөй байх тохиолдол их бий. Энэ бол бардамнал юм. Улс төрийн удирдагчид, улс орнууд яагаад эцэс төгсгөлгүй шунана вэ? Энэ нь бас л бардамналтай холбоотой. Бардамналын мөн чанар нь өрсөлдөөн юм. Тийм учраас эцэс төгсгөлгүй шунаж буй хэрэг. Бардам их цантай хүн энэ хорвоод өөрөөс нь илүү эрх мэдэлтэй, баян, ухаантай ганцхан хүн байхад л түүнийг өрсөлдөгч дайсан гэж үздэг ажээ. Христэд итгэж хүмүүсийн хэлж байгаа нь үнэн. ертөнцийн суураас хойш дэлхийн бүх улс үндэстэн гэр бүлүүдэд учирч буй зовлон зүдгүүрийн шалтгаан нь энэ бардамнал юм. Бусад муу мухай зүйлүүдийн хувьд ядаж заримдаа хүмүүсийг ойртуулах тохиолдол байдаг. Та архичин эсвэл балмад танхаа гэмээр хүмүүс хоорондоо эвтээ, хошигнож, инээж хөхөрч, нөхөрлөж байгааг харсан байх. Харин бардам хүн үргэлж дайсагнаж байдаг. Үнэн дээр бардамнал нь өөрөө дайсагнал юм. Бардамнал нь хүн хүнтэйгээ төдийгүй бурхантай дайсагнаж буй хэрэг юм. Та бурхан альч талаараа танаас хэмжээлшгүй давуу гэдгийг олж хардаг. Гэхдээ үүнийг мэдэхгүй хүн, өөрөөр хэлбэл бурхантай харьцуулбал өөрийнхөө хинч биш гэсэн үннийг мэдэхгүй хүн бурханыг огт мэдэхгүй гэсэн үг. Бардам хүн бурханыг мэдэх ямар ч аргагүй. Бардам хүн нүдээ үргэлж доошоо чиглүүлж хүнийг эсвэл эд зүйлийг л харж байдаг. Нэгэнт ингэж доошоо харж байгаа цагт та өөрөөсөө өндөр зүйлийг хизээч олж харж чадахгүй. Эндээс нэг аимшигтай асуулт урган гарч ирдэг.
бардам зандаа идэгдсэн хүн хэрнээ өөрийгөө бурханд итгэдэг сүсэгтэй хүн гэж харуулж ойлгуулж байгаа хүмүүсийг бид юу гэж ойлгох ёстой вэ? Зүрхлэн хэлэх юм бол тэд төсөөллийнхөө бурханд үйлчилж байгаа юм. Онлын хувьд бол тэд өөрсдөө бурханы өмнө хинж биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг мэт царай харуулж байвч яг дотроо бол бурхан өөрийг нь бусад бүх хүмүүсээс илүүд үзэж хүлээн зөвшөөрдөг гэж ямагт бодож явдаг. Өөрөөр хэлбэл бурханд өгч байгаа түүний төсөөллийн даруй байдлыг нэг пеннитэй зөөрлөж болох. Харин анд нөхөдтэй хандаж байгаа түүний бардамналыг хэдэн паундтай зөөрлөж болно. Эцсийн тэр өдөр эзний өмнө ирээд бид таны нэрээр сургаал зааж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж байсан гэж хэлсэн хүмүүст эзэн ёс бусаар үлдэгч та нар надаас зайл. Учир нь би та нарыг танихгүй гэсэн байдаг. Тэр хүмүүс бол даруй ийм хүмүүс байсан гэж би боддог. Бидэнд ч бас үхлийн ийм өрхөнд орж болох аюул хичнээн л бол хичнээн бий. Гэхдээ аз болоход бидэнд өөрийгөө шалгаж үзэх нэг арга бий. Итгэлийн амьдралаар амьдарч байгаа гэсэн шалтгаанаар өөрийгөө бусдаас сайн хэмээн мэдэрч байгаа бол гарцаагүй бурхныг биш, харин чөтгөрийг дааж байгаа юм байна гэж ойлгоход болно. Би өөрийгөө бүрэн мартаж чадаж байна уу? Эсвэл өөрийгөө өчүүхэн бохирхон гэдгээ харж чадаж байна уу? Энэ бол бурхны өмнө байна уу гэдгээ мэдэж болох жинхэнэ арга юм. Энэ дундаа хамгийн сайн нь өөрийгөө бүрэн мартах явдал юм. Бүх бузармуу дундаа хамгийн муу нь болох энэ зүйл бидний итгэлийн амьдралын гол цөмд нэвтэрч чадаж байгаа нь юутай аимшигтай зүйл вэ? Гэхдээ үүний шалтгааныг нь та харж байгаа байх. Бусад арай гайгүй муу зүйлүүдийн хувьд бол чөтгөр бидний төрлөх мөн чанараар дамжуулан ажиллах үед бий болсон зүйлүүд байдаг. Гэтэл бардамнал бол бидний амьтанлаг мөн чанараас гардаг зүйл юр биш. Бардамнал нь шууд тамаас гардаг зүйл. Бардамнал бол цэвэр сүнслэг бузармуу. Тийм учраас бусад бузармуутай харьцуулах юм бол хавьгүй нарийн бас үхэлд хүргэх аюултай. Бардамнал нь бусад энгийн бузармууг дарах хэрэглүүр болдог нь ч ийм шалтгаантай. Багш нар хүүхдүүдэд биеэ зөв авч явахд сургахын тулд эхлээд тэдэнд бардам зан өөрийгөө хүндлэх сэтгэлийг төрүүлэхийг хичээдэг. Бас улчгар байдал, уур хилэн, хүсэл шуналтаа автах нь нэр төрөө хугалж буй хэрэг гэж үздэг учраас энэ бүхнээс зайлсхийж чаддаг хүмүүс ч олон бий. Гэхдээ чөтгөр ийм зүйлийг хараад инээж суудаг. Тэр чиний дотор бардамналын дарангуйллыг л тогтоож чадаж байвал цэвэр ариун, төвчээртэй, зоригтой байгааг чинь зүгээр л тоохгүй хараад сууж байж чадна. Хорт хавдар үүсгэж байвал зүгээр нэг хөлдсөн гар хөлийг нь эдгэх нь түүнд юу ч биш гэсэн үг. Бардамнал бол сүнслэг хорт хавдар. Бардамнал нь хайр, сэтгэл хангалуун байх, тэрж байтугай эрүүл сарвал ухааныг ч үгүй хийдэг. Энэ талаарх яриагаа дуусгахаас өмнө зарим нэг үйл ойлголцлоос сэрэмжлүүлэх ёстой байх. Нэгдүгээрт магтаал сонсоод баярлах нь бардамнал биш. Хичээлээ сайн хийжээ хэмээн багшаараа магтуулсан сурагч. Хайртай залуугаасаа үзэгсэлэнтэй хэмээн магтуулсан бүсгүй. Христээр сайн байна хэмээн магтуулж буй аврагдсан сүнс. Тэдний хинхэн нь мэдээж баярлан хөөрнө. Учир нь баярлаж байгаа тэр хүн өөрийнхөө хинбэ гэдэгт биш, харин таалагдахыг хүссэн нэгэндээ таалагдаж чадсан учраас баярлан хөөрч байгаа юм. Харин тэр намайг таашааж байна гэсэн бодол нь би ч үнэхээр мундаг шүү гэсэн бодлоор солигдох юм бол эндээс эхлэн асуудал үүсэж байна. Өөрийгөө магтуулах зохистой хүн гэж тооцож байна. Магтуулахаар хэмжээний зүйл хийсэн мундаг гэж үзэж, хэн нэг хүнийг баярлуулахаар хэмжээний том зүйлийг би хийж байна гэсэн бодлоор солигдох үед асуудал үүсдэг. Өөрийгөө хараад баярлах сэтгэл нь их болж, магтаалаас ирж байгаа баярлах сэтгэл нь багасах тусам байдал улам бүр муудаж байна гэсэн үг. Эцэстээ магтаал сайшаалагч бүр тоохоо болж, зөвхөн өөрөөрөө сайрхаж баярлах сэтгэл төрдөг болох юм бол шууд утгаараа хамгийн хүнд байдалд унжаа гэж харахад болно. Тийм учраас хоосон сайрхал нь бардамналын хамгийн өнгөн хэлбэр төдий зүйл учраас үнэндээ хамгийн жижиг, амархан уучлагдах боломжтой нүгэл юм. Хоосон сайрхах хүмүүс магтаал сайшаал, алга ташилт, баяр багтлын үгэнд маш дуртай байдаг учраас эдгээр зүйлсийн араас явдаг. Хэдийгээр энэ нь тийм сайн зүйл биш боловч гинэн бас даруй байгаатай холбоотой гэж хэлж болно. Ийм хүний хувьд бол өөрийгөө биширч, өөртөө бүрэн сэтгэл хангалуун болох тэр төвшөнд хараахан хүрээгүй гэсэн үг. Тийм хүн бусдад өөрийгөө харуулахыг хүсэж байгаа нь бусдын үн цэнийг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр хараахан хүн хിവэрэ байна. Бусдыг дорд үздэг учраас өөрийнх нь талаар тэдний юу гэж бодох нь огт хамаагүй болж ирэх үед харин жинхэнэ хар, чөтгөрийн бардамналд унж буй хэрэг юм. Мэдээж бусад хүн миний талаар юу гэж бодож байгааг анхаарах шаардлагагүй үе гэж бий. Заримдаа бүр ийм зүйлийг анхаарах ёсгүй үе ч гэж бий.
зохистой шалтгааны улмаас ингэж болно. Жишээлбэл хүмүүсийн ярианаас илүү Бурхны үгэнд анхаарлаа хандуулах ёстой үед ингэж болно. Гэхдээ бардам хүний хувьд бол бусдын юу гэж ярихыг үл ойшоож байгаа нь үүнээс өөр шалтгаантай. Тэд энэ тэндээс цугласан хэдэн хүмүүс баахан алга тушаал биз. Энэ юу нь тийм үнцэнтэй юм бэ? Үнцэнтэй байлаач гэсэн би анх удаа бүжгэнд өргөдөж байгаа жаахан охин шиг баярлан сандарч нүүр улаах хэрэггүй. Би угаасаа үзэх юмаа үзэж харах юмаа харсан хүн. Би өөрөө сайхан байхын тулд үнийг хийж байна. Эсвэл би өөрөө уран сайхны таашаал авахын тулд эсвэл гэр бүлийнхээ уламжлалын дагуу хийж байгаа зүйл гэдэг. Нэг үгээр хэлбэл миний хийсэн зүйл хүмүүс таалагдчих байгаа бол одоо яах вэ? Гэхдээ тийм байлаа гэд надад баярлаад сүйд болох зүйл байхгүй. Яагаад гэвэл би угаасаа л ийм хүн гэсэн үг. Ийм байдлаар жинхэнэ гүнзгий бардамнал нь хоосон сайрхал хөөрлийг хянах үргийг гүйцэтгэж байдаг. Учир нь түрүүн бас хэлсэнчлэн сатан чөтгөр чиний дотор илүү том бардамналыг суулгахын тулд жижигийг нь дуртаяа эмчилж өгдөг. Мэдээж бид хоосон сайрхаж хөөрдөггүй байхыг хичээх ёстой. Гэхдээ үүнийгээ эмчлэх гэж байна гэд бүр илүү том бардамналыг өөртөө дуудаж болохгүй. Хоёрдугаарт бид хүүгээрээ эсвэл ааваараа төгссөн сургуулаараа хаан цэргийн алба хааснараа бахархдаг. Тэгвэл англи хэлний энэ proud буюу бахархал гэсэн энэ үг бардамнал өөрөөр хэлбэл нүгэл болж таарч байна уу гэж асууж болох юм. Энэ нь яг юугаар бахархаж байна вэ гэдгээ шалтгаална гэж би бодож байна. Англи хэлний is proud of буюу бахархдаг гэсэн үг хэллэг нь ихэнх тохиолдолд халуун сэтгэлээр биширдэг гэсэн утгыг илэрхийлдэг. Ингэж бишрэх сэтгэл нь нүглээс хаа хол зүйл. Гэхдээ аав нь эсвэл алба хаасан цэргийн анги нь алдартай учраас өөрийгөө дөвийлгэх байдлаар ингэж хэлж байх юм бол энэ буруу гэдэг нь тодорхой. Гэхдээ ямар тач цэвэр өөрөөрөө сайрхаж байгаа хүнээс арай дээр. Өөрийнхөө гадна талд байгаа ямар нэг зүйлийг хайрлаж түүгээр сайрхаж байгаа хүн бол ямар тач сүнсэн мөхөх аюул арай орчхоогүй байна гэсэн үг. Гэхдээ Бурханаас өөр зүйлийг хайрлаж сайшаа магтаж байгааг эрүүл зүйл гэж үзэх боломжгүй. 3 дугаарт Бурхан бардам байдалд дургүй учраас бардам байхыг хориглодог. Эсвэл Бурхан өөрийнхөө нэр төрийг хамгаалахын тулд хүнээс даруй байхыг шаарддаг гэж буруу ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл Бурхан өөрөө бардам учраас хүнээс даруй байхыг шаарддаг гэж буруу ойлгож болохгүй гэсэн үг. Өөрийнхөө нэр төр санаа тавих шаардлага түүнд огт байхгүй. Гэхдээ гол нь тэр танд өөрийгөө мэдүүлэхийг хүсдэг бөгөөд өөрийгөө танд өгөхийг хүсэж байгаа учраас танаас даруй байхыг хүсдэг. Хэрвээ Бурхан болон та гэсэн энэ хоёр орчих үе ямар нэгэн байдлаар холбогдож уулзлаа гэвэл танд байсан нэр төртэй чинь холбоотой мунхаг бодол санаа. Насан туршид чинь таныг зовоож байсан тэр хоосон бодлуудаасаа ганцхан хормын дотор ангиж ирч улмаар та хязгааргүй тайвширлыг авч баяртайгаар даруй болох байх. Яг ийм цаг мөчийг авчрахын тулд тэр таныг даруй болох гэж хичээж байна. Биднийг өөрсдөө дөвөйлгсөн бяцхан тэнэгүүд мэт болгож өгч байсан тэнэг муухай хэнцэр хувцсыг мань тайлж авч хайхыг тэр хүсдэг. Би одоо байгаагаасаа илүү даруй болох юмсан гэж хүсэж байна. Ингийн тулд гоёмсог даашинзаа тайлах ёстой. Энд хэлж байгаа гоёлын даашинз гэдэг нь худал хуурмаг дүр эсгэх байдлаас бүрдсэн хуурамч амь хүнийг хэлж байна. Ийм зүйлүүдэд тайлж гайсан цагт тайвшрал, тайтгарлын талаар арай олон зүйлүүдийг хэлж өгч болж байна. Ийм зүйлийн зөвхөн зах цухаас нь амсахад л танд элсэн цөлд сэрүүн хүйтэн ус уухтай адил байх болно. 4-дүгээрт даруй хүнтэй таарлаа гэх юм бол тэр нь өнөө цаг үед ихэнх хүмүүсийн даруй гэж боддог шиг тийм л хүн байх биз гэж та бүү андуураарай. Үргэлж амаараа бол би тийм сүрхий хүн бишээ гэж хэлж байдаг худлаа тал зассан залхай зусарч хүн лав биш. Харин магадгүй тэд танд маш хөвгөлтэй, ухаалаг, бас ярьсан бүхнийг чинь үнэн сэтгэлээсээ анхаарал тавьж сонсдог мэт сэтгэл төрүүлдэг байж болох юм. Хэрвээ та тийм хүнийг хараад дургуйцах сэтгэл төрж байвал амьдралаас маш амархан таашаал авч чадаж байгааг нь хараад жаахан атаархсан хэрэг байх. Тэр хүн өөрийнхөө даруй гэдгийг мэдэх ч үгүй, мэдрэх ч үгүй. Тэрч байтугай бүр өөрийнхөө талаар боддог ч үгүй байх. Даруй болохыг хүсэж байгаа хүмүүст хийх ёстой анхны алхам нь юу болохыг би хэлж өгч чадах юм шиг санагдаж байна. Өөрийнхөө бардам гэдгийг мэдэх нь анхны алхам юм. Энэ бас хамгийн том алхам нь байх болно. Анхны бас хамгийн том энэ алхмыг хийхээс нааш цааш ахиж дэвших зүйл гэж байхгүй. Хэрв та өөрийгөө бардам биш гэж бодож байгаа бол энэ нь та үнэхээр их бардам юм аа гэсэн үг.